өдрийн влогоор日本語で話しちゃうか。今日はリアの一日のオフの日、一緒に過ごしましょう。はい。はい。Gotta get it like we are, and I'm like, Have you seen my YouTube channel? No. No? I'm doing YouTube, so talks on me. Okay. Okay. This is gonna be nasty. It's not gonna be nasty. I'm gonna be blunt. Blunt. Yeah. Just tell. All right. Annoyingly narcissistic. Me. Me? Yeah. I just call you stupid because you were. Of It course. doesn't mean it. I'm mean. What? Did you hear what she said? She said she called me stupid because I was, and she's not being mean. Yes, exactly. That's mean. Word. Say Narcissistic is something another good. word. Something good. It's hard. I'm thinking. No, she's not kind. I am kind. Yeah, but she bought the potatoes. 違う。 Which one? 今日も。今日も来てるんですか。そうなんですか。そうなんですか。She interviewed me. Do you remember her? Okay, so I do last remember. word. Okay. A little kind. A little. A little kind. What? Just a little. Gotta run. Bye. Bye. Би танарт Японы мэдээгээр гарч ирсэн тухайгаа хэллээ. Хэлээ зүгээрээ. Орон нутгийн мэдээгээр. 日本に初めて来てどんな感動したとか、モンゴルと日本の違うところとか、そういうところを結構話しました。 my dreams. Hey, boom, I learned that you. Тэгээд банк руу явж мөнгө авна. Тэгээд манайхад ямар хэр үзэгсэлнтэйг харуулъя. I'm making the next move. And know me, I'm nothing but just smooth. Low seats, I'm setting the right mood. All these other rappers, they talking, they just fool. Hey, I'm talking to just you. You talking to one dude. Одоо их газраа ирсэн байна. Одоо энийг имээд миний урдтай. Тэр их чиг хүлээж юм. Мөнгөийг төлчөөд 2-дугаарт 7-Eleven орж жоохон өдөр идэх жоохон юм авчаад 3-т нь сургууль орж багштай уулзчаад 4-т нь харьчаад жоохон амарч агаад хугацаа солилцоод тэгээд ерөөдөө донд асуу би нэг миний айлсан шалгалт болохоор 12 сарын 16-нд байгаа. Би тэг ганцаараа явахаар болсон. Ганцаар автобусаар өглөө бараг 5 цаг гэж босоод бараг явах хэрэгцээ. Тэгээд ч гэсэн Осака ганцаараа явахдаа влог хийн. Төлбөрөө төлчлөө. Одоо тэгээд тансаглах гад би бас жоохон мөнгө авсан байгаа. Тэгээд ч гэсэн 7-Eleven ороод гоё мавж идцгээе. Hey girl, you wanna be my world. Get a shower, diamonds and some pearls. Not trying to make you my night girl. I'ma treat you right like I'm a night girl. Нэгдэг өдөр өнөдөр. Тэгээ нэгдэг өдөр гэдэг бол миний амьдралд тохиох амарч альжаалаа тайлж найз нөхдөдөө гарах болж чаддаг. Бус өдрүүд угаас бүгдээ бэлтгэл хичээлтэй. Тэгээд захлах сургуульд сурдаг. Тэгээ 3 дугаар анги. Тэгээд энэ жилийн одоо болохоор өнөөдөр 11 сарын 27. Тэгээд 12 сарын 21-ний өдөр хүртэл хичээл ороод тэгээд ер нь бол тэгээ ахлах сургаалаа төгсөх нэ эцэст. Тэгээд Японд ирээд бол 2 жил болж ийн заяа. Их сургуулийн бичиг баримт тэгээд ер нь бол амар завгүй байгаа даа л да. Тэгээд өнөөдрийг би яг жоохон хичээл хийгээд тэгээд бос цагаа нэг найзтайгаа гадуур гарыгээ шийдсэн байгаа. Тэгээд тэрийг ингээд бичиж гэж бодсон. Тэгээд яг ч гэсэн одоо болохоор юу ч гэсэн хичээл тарцсан гадаа сууж ийн. Тэгээд би сая 7-Eleven гэсэн амар гоё талх авсан заяа. Тэр талхын ревивийг хий гэж одоо хийж ийн заяа. Энэ болохоор энгийн мелон пан биш. Энэ болохоор мелон пан with milk cream. Дотроо сүүний кремтэй. Иймэрхүү нэг талх энэ төр бол нэг 2500 орчим болдог. Hey fam, I'm trying to be your man. Me talking to you, God's plan. No, I don't want him a nice day. Take you round. Манай хотгон нэг хаад өгөхгүй юу. Тэгээ намайг хичээлээ сайн хийгээрээгээд өгсөн. Баярлаа. Тэр мөнгөөс бас IELTS-ийнхаа юм хамыг төлсөн л та. Тэгээ угаасаа жоохон мөнгөтэй болсон болохоор жоохон өнөөдөр жоохон extreme off day байлгая гэж бодоо заяа. Би танаар сургуулийнхаа UP-ийг харуулах уу?
амар хогийн урд. Гэхдээ яг миний өмнөх видеонууд дээр миний юбг арай богинохон байсан заяа. Яг гэвэл би нэгдүгээр гадуур явж исэн тийм болохоор нугалч болон сургууль дээр бол багш нар харагдаж болохгүй л дээ. Саяхан сагсныхаа коуч би манай багийнхныг загнаад танаас хин ингэж юбгээ тайрч нугалахыг зөвшөөрсөн гэж загнуулсан сош манай сагсны 27-лаа юбгээ тойрцснууд нь сунгуулаад тэнгууд нугалдаг байснууд нь нугалахгүй өмсдөг болсон. Тэгээд би бол нугалдаг байсан. Надад бол тайруулах мөнгө байгаагүй. Юбг тайруулах. Тэгээд одоо болохоор нугалахгүй байгаа байхгүй юу? Би зүгээр л хөгшин эмгэн шиг харагдчихээн заяа. Манай баг чипс идэхийг хоригддаг л да бигт чипс авсан ба. Тэгээ энэ бичлэн дээр гаргаж болохгүй та нар мэдж байгаа сте. А тийм амар юм хэлэхүү. 5000 subscriberтай болсон байна би. YouTube хийх бол угаасаа миний яг ингээл мэдгүй хэддгээр ингээс юм дээ. Ер нь 6-7 дугаар ингээс ингээд бүр амар YouTube-ийн ингээд хууц channel page мэжтэй болъё гэж боддогс. Зүгээр л ингээл бичлэг бичих нь надад бүр амар гоё гэдэг. Ингээ өөрийгөө бичих нь одоо тэгээд энэ бичлэгээ одоо хэдэн жилийн дараа үзэн гэж бодохоор амар гоё байдаг. Тэгээд тэр бичлэгүүдийн хүмүүсээс ингээд магтгаар бас надад ингээд амар гоё мэдрэмж төрдөг хгүй юу. Би тэгээд энэ жилийн 4 сард болохоор YouTube хайгаа нэгээд хэдэн сарын хугацааны бэ? 6 юу вэ? 7 сарын хугацаанд 5000 subscriber болсон. Баярлалаа. Үздэг хүмүүстэй. Тэгээд follow хийгүүд нь бас хийчээрэй. Бөтэ өдөг хүртэл ямар нэг negative comment дээр бол нэг амар авч үзэж байгаа үү. Тэгсэн өчтөр авсан заяа. Ямар алцгаар юм бэ гинэ намайг. Би эргэн тойрны хүмүүсээс 10 хүнээс зүгээр би алцгаар уу гэж асуухад л зүгээр яг 9 нь батны бол алцгаар гэж хариулна гээл. 9.5. Тэгэхээр зүгээр алцгаар гэж бичмээр байвал би баг магтаал гэж хүлээж авах гэдэг аахгүй юу. Ман найз ч гэсэн тэгсэн л дээ. Гэтэ хойноос нэг амар зовоо ингэ бөөлжж байгаа эможи авч яахад. Яс өрөө мэдмээр зөв хийдмээр банштацаад мээр шавэдмээр өндөр хэрмэн үүсэн сайн чанар газраас аавын А тийм энд Монгол багш өгөхгүй ган төгсөх багш гээ заяа. Тэгээ тэр багш удахгүй Монгол хүмүүсийг цуглаадаад бүүнөрөө гоё хамт хоол хийж идэнэ гэсэн. Тэгээ би бас тэр үеэр нь яг влог хийе гэж бодож байгаа гэж. Тэгээ хоолыг тэр процессыг харуулъя гэж бодож байгаа заяа. Тэгээ сургууль дээр очиж жоохон хичээл хийж байгаад харцгаая. Үрж хаад бараг наг зарах нэ. Ийхтэй нар царах амар эрт мөртлөө нар мантахнаас амар эрт юмсыг санаад идэж яг Монголд. Яг Монголтой харьцуулах юм бол тэнгүүдээ яг хөлдөж өглөө би. Би тэг ингээд өвөө нэвчээс авахгүй амар юм харуулъя. Гэртээ орж ирлээ. Одоо хувцас бэлтэн. Тацараа. Яа би их энэ формыг өмсөнгөө зүгээр хідэн давхар юм ингээ өмссөн маа авч санагддаг. Ерөөсөө надаа ингээд энэ формыг өмсөд амар тухгүй байдаг заа. Одоо энийг файнал тайлбар. Яа. Яа толгой бүтчихлээ ёо заваарсан. Яа би сая гэртээ ингээ орж ирж байгаа байхгүй юу? Үнэртэй ус хийчихсэн юу? Амар нэг даан үнэртүүлэгч гэрээр дүүрэн татсан байх юм байна. Яа энэ охиныг бүр алаа хийчихэж. Дуудлагын алуурч байна манайхаа. Яа ямар гайгаараа ийм хүнтэй нэг өрөөнд орчдөг байна. Тэгэхээр юу өмсгөө шийдцгээе. Гадаа бол хөгийн хүдэн байна. Тэгэхээр би хизэж даахыг хүсгүй. Тэгэхээр юу ч гэсэн өмд өмсөе гэж бодож байна. Тэгэхээр энэ өмдийг өмсөн. Монголоос явахдаа авч исэн.
байж магадгүй лээ. Окей. Гэнэ гэнэт. Ганцхан боломж олгож найзаалуур амгалж. Зүгээр л нацыг харагдахгүй байгаад би бас өөрийгөө гайхал хийж байна. Энийний дээгүүр юу өмсгөө гэдэг юм гол юм. Yes or no? Тэ хамгийн тийм юм энэ дээр нэг амар ингэцээ байгаа байхгүй. No. Би одоо найзынхаа бичгийг хүлээгээ үйж юм. Яг ингэ сандал дээр суунгаа уцаа цэнэглэнгээ үйж юм. Бэж та. Энийг өмсгөр яг даах юм шиг санагдаад байгаа байхгүй яаж чам. It really changed my fucking outfit. Дулаан явбал мянган лам гэдэг. Мянган лам гэдэг юмстэй. Тэгэл амар түүх ярьж өгье. Яг Монгол тахтай Timberland авсан заяа бүр оргийг нь авсан заяа. Тэгээ аав надаа авч өгсөн хгүй юу. Тэгээ би баярлаа. Timberland авч өгч жоод нэг өвөл бол тэрийг бол өмссөн хгүй юу. Тэгээ би яг Япон авахлаад тэгээ Timberland ч амар хүнчтэй. Би тэгээд би авч явахгүй уусаа ийм хүн юм ачаа бараа нилээ авах гэсэн чинь үгүй авч ив энэ ч одоо хин өмсөх юм гээ. Тэгээ энэ дэрсэнээс хойш цас урангууд л нэг өмсдөг. Yes. Энэ зэн хөрхөө. Манай хотод Christmas vibe орсон байгааг нь хараарай. We wish you a Merry Christmas. Яг дээрээс намайг багахад We wish you a Merry Christmas. We wish you a Merry Christmas. Уулзах газраа ирсэн байна. Indian food. Томодачига 도착했어. Одоо орно. Би болохоор энийг авсан. Ирикова куре. Хоол ирсэн. Индиажи нансурын нар итадакимасу. Машкини. Самадешта. Доктор донутсны газар ирсэн байна. But remember, don't hesitate to call on me for anything. Like you said, a human being, I'm going to make you take that chance. Things have been different for me ever since I met Hildy. I've never met anyone quite like her. Харка. Гэртэрсэн байна. Жохон ингээ найзтайгаа явжсэн болохоор ерөөсөө ингээ сайн бичиж чадаагүй за ингээл юм идэнгээ ингээ бичээд тахаар ингээ найз битээр яриа ингээ яг бичиж үлдэх мэдгээ зөөрлийг жохон амар сонирн байсан заяа. Ботсноос гэж. Би тэгээ дайсаа орсон. Тэгээ дайсаагаас хэдийн юмнууд авсан байгаа. Тэгээ тэрийг бас танилцуулъя гэж бодчих. Тэгээд байнаа дүүргэж явахдаа авсан юмнуудаа танилцуулъя гэж. Тэгээд битүүрийг эзэн ман болохоор штэ хүний нэг 30,000 төгрөг болсон зам. Гоёмтайсэн тий. Тэгээд тэрний дараа битүүр Миста донут гээд донутсны газар очоод 2 шиг донут идсэн. Нэг нь 3,000 төгрөг. Гэтэ үнээр гоё.
Би тэгээ удахгүй майк аваад тэгээд эдийн хэмнээ төрлийн бичлэг хийгээд болъё гэж бодоод байгаа байхгүй юу. За манай Daiso гэдэг бол 100 яйны дэлгүүр. Тэгээд бүх бараанууд нь Монгол мөнгөөр 2500 гэдэг. Бүх бараанууд нь ер нь бол бүх бараанууд нь ихтэй жоохон үнэтэй юм байх юм бол тийм үнэтэй шүү энтергээд шошго наацсан байдаг л да. Гэтэ миний өнөөдөр авсан 5 юм болохоор тавуулаа. Бүгдээр 100 yen-ийнх. Ер нь бол 110 yen такс нь ороод. Би угаагч авсан. Тэгээ энийг тайлбарлаач яах вэ тий. Саваа авсан. Би их Японд ирснээс хойш анх удаа ийм хатуу сав ашиглах чинь. Өмнө нь болохоор дандаа шингэн сав ашигладаг байсан. Нэгдүгээрт амар үнэтэй санагдаад тэгээ хоёрдугаарт болохоор жоохон хогийн санагдаад байна. Бас нэг TikTok дээр үзсэн чи яг ийм савнгууд л амар сайн хэр мэрийг авдаг гэдгийгсэн. Зүгээр шингэн савн гэдэг нь болохоор зүгээр яг үнэртэй л холбоотой гэж бол ойлгосон заяа. Монголд хахад болохоор дандаа ийм сав манай гэр бол хэрэлдэлсэн л та. Байна дүрхээ марцсан шүү дээ. Японд бай ингэж дүргдэг. Одоо энэ байна 42 градусын усаар дүүрнэ. Моддаг л та 10-15 минут баг хэрэгтэй жаа. Хор утасны гэр авсан. Харандааны запас авсан. Дараагийн болохоор ампанман но чоколето гаймаста. Ампанман мини чоколето. Дэс. Энэ ампанман гэдэг Японы амар алдартай мэдгүй хүүхэлтэй л ахшаа би бол мэдгүй. Энэ ихтэй бүр амар алдартай заяа. Ингээл энд ингээл хаасайгүй юм нь явж идэг. За Монголд ивэл ер нь бол бонгол гэсэн үг юм. Бонг можох мишэл гурвал гэсэн үг заяа. Энэ бол яг хүүхдүүдэд бол гэр орноо цэвэрлээд өөрийгөө бас цэвэрлээд маргаашийнхаа ямиг бол бэлдэн. Тэгээ маргаашаас болохоор энэ 7 хоногоос болохоор манай шалгалт эхэлж байгаа. Ер нь бол миний амьдралын хамгийн сүүлийн ахлах сургуулийн хамгийн сүүлийн шалгалт гэсэн үг заяа. Тэгэхээр шалгалын дэртэ унд гэдэг нь 20-оос доош оноо авахыг хэлдэг хгүй. 20-оос доош оноо авчвал ер нь бол дахин шалгалт өгөх юм эсвэл зуны сургалтын дэрт хамрагдахаар болдог хгүй. Одоо жишээлбэл спортын сурагчид болохоор 20-оос доошогоо оноо нэг л хичээл дээр авчих юм бол тэмцээнд нь явуулдаггүй ч юм уу. Ер нь нэг тиймэрхүү дүрмтэй заяа. Тийм болохоор хичээлийн дэртээ ч ер нь бол яг шалгалт өгөхөд ирэхээр анхааруулгадаг болгодог. Тэгээ энэ 7 хоногоос болохоор манайх эхлээд хичээлээ цаг 30 минут хийгээд цаг 30 минут бэлтгэл ордог болно. Яг энэ 7 хоног тэгж яваад тэгээ энэ 7 хоногийн 4 дахь 5 дахь шалгалттай дараа 7 хоногийн 1 дахь 2 дахь шалгалттай. Тэгээ дандаа ингээд дараа 7 хоногийн 2 дахь хүртэл ер нь бол хичээл бэлтгэл. Ер нь бол яг бэлтгэл дээрээ хичээл хийж байна л гэсэн. Яг багийнхнараа хамгийн амар нэг багийнхнараа нэг ангид орж байгаа бүгдээрээ хамт хичээл хийдэг заяа. Өнөөдөр тэгээ амар их мөнгө өрцөн. 5 хоногийн дотор 2 ил тархлаад байна. Тэгээ ингээл сакс тоглоод ижил ингэж тархлаад байна шүү дээ. Би одоо саксаа болчих юм бол яг юу болох гэдэг юм бэ тийм зү. Зүгээр л юм цагаан кейс заа. Би ихтэй Монголоос ирэхдээ би энэ одоо хилээ хилчгээс би Монголоос ирэхдээ 77 кг байсан зэрэг Японд ирэхдээ 2 жилийн өмнө шүү дээ. Тэгээ миний хамгийн турсан тохиолдол болохоор 70 кг хүртэл турсан заяа. Гэтэ одоо тархалаад буцаад 73 мөр болчиход байна. Гэтэ яг 1-7 хоног өмнө би 71 байсан. Уул нэг чихэр идэхгүй л байж байгаа бол шууд миний хил бол буучдаг заяа. Чихэр ялангуяа талх идэхгүй болно шүү дээ. Талх идэхгүй бол нэг хэд онцгод бол буцаад болно шинэ рүүгээ орчин л доо. Гэтэ талх бол би идэхгүй чадахгүй байхгүй юу. Талх бол одоо миний амьдралын нэг хэсэг, миний зүрхний тал болсон. Би бол нээз бандуу биш бол одоо талхыг сонгодог болсон. Одоо тэгсэн тэгээд усанд орчоод уулзцай. Би яг 8 цаг болж хахад усанд орсон заяа. Одоо 9:18. 9:19 болж байна. Ахлаа. Нэг цаг 20 минут бол усанд орсон гэдэг хэлсэн баг. За тэгээ миний ер нь бол нэг иймэрхүү өдөр бол дуусч чинь тэгээд ер нь л амар сайхан өдөр илээ. Тэгээ дараагийн бичлэгүүд бас яг удахгүй бүр амар их бичлэг яг орно би яг мэдээд байна. Гэтэ яг надад нэг амар том асуудал байгаа байхгүй юу? Утасны гигабайт 64 гигабайт заяа. Би тэг ингээл нэг бичлэг бичингүүд л ингээд дүүрчдэг. Тэгээ нэг бичлэгээ эдитлж мэдээлэнгүүд бүр дүүрх гээд үнэн үлэн заяа. Тэгээд тийм болохоор надад жоох яг тэр асуудал бол байдаг. Тэгээд нэг бичлэгээ эдитлжэл гэлз постлжэл гэлз устгаа дараагийн бичлэгээ бичихгүй бол тэрнээс бол яг 2 бичлэг
бичингээ яг зэрэг эдитлэн гэсэн юм бол миний амьдралд бол хизээж байхгүй. Гэхдээ шинэ утас автал. Гэхдээ миний утасны камер бүр амар хөөрхөн багс. Миний влогууд юм биш үү? Зүгээр яг 80% зүгээрийг бүгдээрээ нэгтгэг өдөр бичигдсэн байдаг. Манай нэгтгэг өдрийг хайрлаж явцгаая. Манай амралтын өдөр. Yes. Баяртай манайхан. Дараагийн бичгийн маань бас үзээрэй, subscribe даруулаарай.